Эзэн Есүст итгэсэн та нарын итгэл ба бүх тусгай ариун хүмүүсийн төлөөх та нарын хайрын тухай би сонсоод та нарыг дурсан залбирах бүртээ та нарын төлөө үргэлж талархдаг. Бидний эзэн Есүс Христийн Бурхан яруу алдарт эцэг та нарт өөрийгөө мэдүүлэх нэргэн ухаан ба илтгэлийн сүнсийг өгч зүр сэтгэлийн чинь мэлмиг гээгүүл ботгой. Тэгвэл тэр бээр та нарыг ямар найдварлуу дуудсан хийгээд ариун хүмүүст өвлүүлэхээр бэлдсэн түүний сүү алдарт баялаг гэж чухам юу болохыг түнчлэн итгэгч бидэнд зориулсан түүний хүч ямар хэмжээшгүй агуу гэдгийг та нар мэдэх болно. Энэхүү хүч чадлынхаа дагуу тэрээр Христээр дамжуулан ажиллаж түүнийг үхлээс амжуулан Тэнгэрт өөрийн баруун талд залсан юм. Тэгээд Христийг бүх сүнслэг засаглал, эрх мэдэл, хүч чадал, ноёрхлын дээр тавьж энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх альва цол хэрэгмээс дээгүүр хөгжүүлсэн. Бурхан бүгдийг Христийн хөлд ор тавьж түүнийг чуулганд бүгдийн тэргүүн болгон сойрхжээ. Чуулган нь Христийн бие бөгөөд бүхнийг бүх талаар дүүргэгч Христээр бүрэн дүүрэн болтгоо. Амен. За тэгвэл энэ дээр тэгээд эхний 15 дугаар ишлэлээр эзэн Есүс итгэсэн та нарын итгэл ба бүх тусгаар ариун хүмүүсийн төлөө та нарын хайрын тухай би сонссон гэж Паул Эфес хотын хүмүүст хэлсэн байна. Та нарын итгэл бас ариун хүмүүст үйлчилж байгаа та нарын хайрын тухай сонссон. За тэгээ энэ Эфес хотод Паул 2 удаа очсон байгаа. Тэгээд 2 дахь удаа очихдоо бүр 2 жил тэнд байж Эфес хотын хүмүүс үйлчилж байсан. Тэгээ Эфес хотынхан бол Паулыг ирж үйлчлэхэд маш дуртай, маш тааламжтай. Тэгээд тэр хэдий бүр удаан байгаа ч эндээ дахиад байгаа ч гэж бүр гуйж ийсэн. Бусад хотууд бол тийм тэгж гуйж байгаагүй. Тэгээд энэ тэгээ Эфес хотын Паулийн ажиллаж байгаа үйл явдал нь Үйлс номын 18, 19 дугаар бүлгүүд гардаг. Тэгээд хэрвээ та нар Үйлс номын 18, 19 дугаар бүлгийг унших юм бол Үйлсийн 19 дээр бүр ялангуяа Паул тэнд ямар их ажил хийжсэн харагддаг. Паул тэнд өдөр болгон тэр синагогт нь очиод өдөр болгон номлож ийсэн, сургаал айлдж ийсэн, Есүсийн тухай ярьж ийсэн. Тэгээд тэнд маш их олон хүмүүс итгэж, маш их олон хүмүүс аврагдчихсэн учраас тэнд үйл явдлууд өрнө. Тэгээд Паул өвчтөн хүмүүсийн төлөө залбирахад маш олон өвчтөн хүмүүсийг эдгэжсэн. Тэгэнгүүт нь бүр Паул бүр хитрхи их олон хүн ирээд бүр хитрхи олон хүнд үйлчлэх хэрэгтэй байсан учраас та нар санаж байна уу? Тэнд юу болсон бэ гэх Паул хүмүүсийг яаж эдгэж ирснийг Бурхан бүр гайхамшигтайгаар ашиглаад тэр Паулийн бүсийг нь альчуурыг нь аваад нөгөө өвчтөн хүмүүстээр хүргэхэд өвчтөн хүмүүс янз бүрийн өвчнөөсөө эдгэж ирсэн. Паул бүр хүн болгон дээр очиж ингээд залбирч хүрхгүй бүр хүртэхгүй ганцаар тэгж их ажиллаж ирсэн учраас тэгээ Бурханы бүр тэр хүч ариун сүнс тэр Паултай хамт тэнд үйлчилж ирсэн Эфес хотынхантай хамт бүр гайхамшиг бүр тултлаа ингэж одоо багтаж ядтлаа халигтлаа тэр гайхамшиг Бурханы хүч тэнд үйлчилж ирсэн учраас зүгээр бүсийг авч яваад хүмүүстээр үргээд Паул өөрөө очиж амжих бас учраас залбирахад хүмүүс итгэж ирсэн. Тэгээд тийм учраас бүр тэнд байдаг итгэдэггүй гэсэн мөртлөө нөгөө муу ёрийн одоо чөтгөрд эзэн дүүсэн муу ёрийн сүнстэй хүмүүсийн тэр чөтгөрийн хүн зайлуулдаг нэг 7 хүн 7 одоо тийм залуу байсан байна. Тэнгүүтээ тэр хүмүүс Паулийн итгэдэг Бурханаар та нарыг хөөж ийна гэж муу ёрийн сүнснүүдийг хөөхөө яваад гэсэн чи өөдөөс нь нөгөө муу ёрийн сүнснүүд нь бид нар Паулийг мэднэ, Паулийн Бурханыг мэднэ, харин та нарыг мэдхгүй хөнгөтэй нөгөөдөлөө өөдөөс харин ч бүр дайраад муу ёрийн сүнстэй хүн ганцхан хүн дайраад тэгээд тэр хүмүүсийг бүр гимтээж бэртгэлэн зодж ийсэн гэж ярьсан. Тэд нар өөрсдөд нь итгэл байхгүй, тэр жинхэнэ Бурханд итгэсэн итгэл байхгүй мөртлөө Паулийн яриад байгаа Бурханаар гэж хөөхгöd үзсэн чинь нөгөөдөөс дайраад ингээд гэмтэл очроосаа гэж байдаг. Тэгэхээр Эфес хотод асар их үйл явдал ингэж өрнөжсэн. Тэр нь яасан бэ гэхээр тэр Эфес мэдээж Паулаар дамжуулж Бурхан ажиллаж байсан, Бурханы хүч тэнд үйлчилж байсан. Гэхдээ Эфес хотынхан өөрсдөө, Эфесийн итгэгчид өөрсдөө Паулд үйлчлээд, Паултай хамт явж байгаа хүмүүст үйлчлээд, тэднэрт тэр орон байрыг гаргаж өгөөд, тэднэр хоол хүнсээр хангаж өгөөд, тэгээд тэднийг тэр ажиллаа хийх бүрэн боломжоор хангаж ирсэн учраас тэр бүх үйл явдлууд өрнөсөн. Тийм учраас Паул өөр газар очичоод, өөр хотод очичоод
Эфесийг буцаж бичихтэй тий та нарын тэр хайрыг үргэлж дурсаж би бурхандаа талархдаг. Та нарын итгэлийн төлөө талархдаг гэж. Бид нэр үнэхээр бурханд итгэх галтай халуун юм, галтай итгэл байсан учраас тэр хүмүүс тэр бүхнийг хийж чадчихсан. Тийм учраас бурхан тэр хайрыг нь сонсоод үргэлж эзэндээ талархдаг гэж 16 дугаар ишлэлээр хэлсэн ба. За тэгээд цааш нь 17 дугаар ишлэлээр бидний эзэн Есүс Христийн бурхан яруу алдар эцэг та нарт өөрийгөө мэдүүлэх мэрэгэн ухаан ба илчлийн сүнсийг өгч зүрх сэтгэлийн чинь мэлхнийг гээгүүлэх болтугай. За энэ 17-18 дээр болохоор Паул яаж ийм вэхээр эргээгээ дахиад тэр Эфесчүүдийн төлөө залбирч байна. Тэдний тэр үйлс, тэдний итгэлийн төлөө, тэр галтай халуун итгэлийн төлөө талархан залбираад дээрэс нь улам ихээр энэ хүмүүс эзнийг таниасаа, улам ихээр тэр сүнснийг нь нүд чихэн нээгдээсээ, улам ихээр тэр бурхны мэдлэг, тэр хязгааргүй, бүр тэр яндашгүй, бүр дуусашгүй, бялхан тэр гайхамшигтай мэдлэгийг улам ихээр мэдэж аваасаа, зүрх сэтгэл нь бүр ихээр нээгдээсээ. Тэгээд эзний улам ихээр таних болтугай гэж Паул үргэлжлүүлэн тэр Эфесчүүдийн төлөө залбирсан тийм. Үнэхээр биднэрт бурхныг мэдэх мэдлэг, бурхан ямар хүчтэй юм бэ? Бурхан ямар агуу юм бэ? Бурхан чинь үнэхээр дэлхийн ертөнцийг бүтээсэн цорын ганц хүчит бурхан шүү дээ гэдгийг тэр итгэл яг бидний зүрх сэтгэл дотор баттай байхад биднэрт үнэхээр айдас байхгүй, амар тайван бүх асуудлыг бид нэр айдаггүй. Яг тэгвэл ертөнцийг бүтээсэн тийм ертөнцийг ажилуулж идэг энэ эрхэс гаргийг бүгдийг нь зүй зогсоорно ажилуулж идэг нар сар гарыг оддгийг ингээ бүгдийг нь одоо бид нараар өмнө нь бол юу гэж сургаж иржсэн ингээд одоо ертөнцийн зохицолтолгоо байгаль эхийн хууль зам гэдэг байгаль их зохицолтолгоо гэдэг юм хэрвээ ямар нэгэн юм бүтээсэн одоо ямар ч одоо аппарат жишээлбэл зүгээр энэ хүн юмд байгаа энэ микрофон миний дуу хоолойг чангасган одоо чанга болгож тодруулна ихсгэн гэсэн зорилготойгоор бүтээгдсэн тийм ээ. Энэ үнэхээр миний хоолойг ингээд энэ өрөөгөөр чангаруулах юм зорилготой бүтээгдсэн учраас энэ бол энийг инженерийн зохиогоод энийг яг тэр утас цахилгааныг нь холбоод тэр чанга яригчтай нь холбоод ингээд ажиллаж байгаа болохоор энэ ажиллаж байгаа. Тэрнтэй адилхан зүгээр нэг зохицолтолгоо гэж байхгүй. Зүгээр нэг санамсаргүй юм гэж байхгүй тийм. Зүгээр тэрээс санамсаргүй байсан бол энэ од гарагч унаад сар үлрэлт нь тэгж 12 сараараа үргэлжлэхгүй улирал нь 3 сараараа үргэлжлэхгүй нэг жил ерөөсөө 100 болохгүй нэг жил ерөөсөө өвлөн дуусахгүй тийм замраагүй байх байсан тэр хэрвээ санамсаргүй зүйл байсан бол гэтэл энэ бүхэн эзэнтэй бүтээсэн яг энийг зохиосон инженер шиг агуу хүчит бурхан цаана ажиллаж идэг учраас энэ бүхэн ажилтдаг. Тэгвэл тэр хүчит бурханыг яг тэр хүчээр нь яг тэр үнээр нь ойлгосон цагт бидний зүрх сэтгэл үнэхээр амар тайвнаар дүүж бид нар хайдас аюул санаа зовнох бүх зүйл үнэхээр юу ч биш байдаг. Тэгэхээр тэр мэдлэгийг тэр илчлэлийг аваасаа гэж Паул энэ Эфесүүдийн төлөө улам ихээр нэмэгдээсээ улам их ихтгэлийн хүч хэрэгжээсэ гэж залбирчээсэн. Тийм учраас бүгдээрээ нэгдүгээрт нь юу гэж яг энэ 3 ишлэлээс юу сурах вэ гэвэл бүгдээрээ одоо өөрсдийнхөө төлөө эзэн минь ээ та үнэхээр улам их илчлэлтийг өгөөч улам та өөрийгөө таниулаач улам та тэр өөрийнхөө хүч чадлыг надад мэдрүүлээч миний нүдийг нээгэж таныг харахгүй байх вэ таныг сонсож чадахгүй байх вэ өөрийнхөө төлөө болон аврагдах бусад хүмүүсийн төлөө бас яг ингэж залбирдаг байх хэрэгтэй. Одоо бид нэр 5 дахь өдөр альфа хийж байгаа. Тэгээд альфада янз бүрийн найз нөхдөд урьсан байгаа. Ах дүүсээ урьсан байгаа. Тэгвэл тэр хүмүүс яг миний итгээд байгаа. Миний энэ үнэн гэж бүр би өөрөө үнэн гэд итгээд байгаа учраас бүтэн сая өдөр бол амьдралынхаа туршид би энэ бүхэнд үйлчлэнэгээд бүтэн сая өдөр болгоно өглөөнийхөө энэ цаг болгоныг зориулаад яваад байгаа. Энэ бурхны минь таньж мэдээсэй тэр ямар агуу хүчтэй эзэн бэ гэдгийг нь мэдчихээсэй гэж хүсэж байгаа бол альфад ирж байгаа хүмүүсийн төлөө тасралтгүй залбираа. Эзэн минь та тэдний сүнсний нүд чихийг нээж өгөөч. Та өөрийгөө харуулаач. Та өөрийгөө хүчрэх гэдгийг мэдүүлээч гэж болж байгаа хэрэгтэй. Тэгээд өнгөрсөн 7 хоногт Танараа хоёр тэгээ баяраа бас чигээгч бид дөрөв 5 өглөө үнээр альфагийн төлөө тасралтгүй тууштай залбирсан. Өглөө болгон залбирсан байгаа. Тэгээ би одоо энийг үргэлжлүүлээд бас залбирая гэж бодож байна. Гэхдээ хэрвээ зарим хүмүүсийн хувьд өглөө 7 цагт ажилдаа байгаад гадуур явж байгаа сонсогч боломжгүй залбирах боломжгүй байгаа бол яг оройн цагаар болгоод бас залбирая гэж бодож байгаа. Тэгээд тэр тухай цааш нь дараа ярья. Тэгэхээр
Яг тэр альфад урсан хүмүүсийнхээ төлөө, альфад ирж байгаа хүмүүсийнхээ төлөө үнэхээр тэр сүнсний нүд чихийн нээгээд өөрийгөө харуулад өгөөч гэж Бурханаас уйл залбирцгаая. Тэгээд тэрвээ үнэхээр тэр сүнслэг ойлголтыг яг тэр сүнсний хүчийг нь Бурханы тэр сүнслэг мэдрэмжийг аваагүй байхад үнэхээр бас харж ойлгож чадахгүй байх зүйл байдаг. За бас хуучин гэрэн дээр нэг ишлийг уншия. За энэ бол 2 дугаар хаад 6-гийн 14-өөс 17 дээр болж байгаа үйл явдал. За энэ дээр Илиша гэдэг маш Бурханы хүчийг мэдэрдэг, Бурханы гайхамшигыг үйлддэг маш их гайхамшигтай зүйлүүдийг хийж ирсэн юм шүзүүлэгч байсан. Тэгээд нэг удаа дайсны цэргүүд бүр ингээд маш ихээр үе олноороо хүрээлээд Израилийг тойроод тэгээд ирээд ингээд эзлэхэд бэлэн болсон байсан. Тэгээд тэр үед ингээд Илишагийн шавь Гехаз гэж одоо шавь байсан. Тэгээд тэр нь маш их айгаад одоо энэ олон дайсан ирсэн байна. Яах вэ гэхэд Илиша бид нартай хамт байгаа тэр хүчит Бурханы цэргүүд энэ гадаа бидний эргэн тойронд ирсэн байгаа энэ дайсны цэргүүдтэй зүүрлэшгүй агуу үе төмөрөө ирсэн байгаа гэж хэлээд Бурхан минь та энэ Гехазийн нүдийг нээж өгөөч гэсэн чинь тэр Гехазгийн шавийнхын нүдийг нээгдээд тэгээ харахад яг сүнслэг ертөнцийг хараад тэр сүнслэг ертөнцид үе төмөн тэнгэрлэг тэрсүү хүчит Бурханы цэргүүд ингээд ирсэн байсныг харсан гэж гардаг. За тэр би жишээлбэл эндээс уншия. 6-гийн 14-өөс 17 дээр хаадаг эзэн минь бид чинь одоо яадаг билээ хэмэв. Тэгтэл Бурханы хүн бидэнтэй хамт байгчт нь тэднээс үе олон тул бүү айрлээ. Тэгээд Илиша яаваа та харааг нь нээж болгоогооч тэр үүнийг хараг хэмээн залбирав. Яаваа мөнөөх зарцын нүдийг нээсэнд Илишагийн эргэн тойронд толгодыг бүрхсэн гал дүрэлдсэн морь болон тэрэгц цэрэгт байхыг олж харав. Гал дүрэлдсэн морь болон тэрэгц цэрэг байхыг олж харав. Тэр ерөөсөө Бурханы тэр тэнгэрлэг иргэсийн тэр түмэн цэргийн эзэн гэж ярьдаг шүү дээ. Бурханы тэр түмэн цэргийн эзэн тэр гал дүрэлдсэн морьдыг хүрээлүүлээд үе олноороо тэнд зогсож байгааг хараад тэгээд айцсгүй. Тэгээд бид нэр дахиад залбирахад дайснууд нь өөрөө өөрсөндөө бодилж самураад тэр өөрөө өөрсдийг авч устгаад хоорондоо тэмцээд тэгээд тэр ялалт ингээд Израилийн талд ирсэн байдаг. Ийм үйл явдал байдаг. Тэгвэл бид нар хүмүүсийн сүнсний нүд чихийг нээхийн төлөө өөрсдийнхөө нүд чихийг нээхийн төлөө үргэлж Есүсээс залбиран уудаг байх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт нь хүмүүсийн төлөө бас тасралтгүй хайраар үйлчиж сүнсний нэлмийн нэгдэхийн төлөө залбирдаг байцгаая. За дараагийнх нь цаашаа уншия. Тэгвэл тэрээр та нарыг ямар найдварлуу дуудсан хийгээд ариун хүмүүст өвлүүлэхээр бэлдсэн түүний сүү алдарт баялаг гэж чухам юу болохыг түүнчлэн итгэгч бидэнд зориулсан түүний хүч ямар хэмжээшгүй агуу гэдгийг та нар мэдэх болно. Энэхүү хүч чадлынхаа дагуу тэрээр Христээр дамжуулан ажиллаж түүнийг үхлээс амжуулан Тэнгэрт өөрийн баруун талд залсан юм аа. За тэгвэл бидний тэгээд нүд чих нээгдээд тэр Бурхныг харах тэр сүнсний нүд маань нээгдэх юм бол биднийг Бурхан ирээдүйд ямар их найдварлуу дуудсан нэ, ямар их өвийг бэлдсэнийг, тэгээ тэр өв баялаг нь ямар агуу яндашгүй болохыг та нар мэднэ. Тэгээд биднэрт мөнхийн усад, Тэнгэрлэг усад, Бурхны хаант усад хүлээж байгаа бидний тэр мөнхийн амьдрал бол үнэхээр энэ дэлхийн юутаач зүйрлэхгүй агуу, юутаач зүйрлэхгүй баялаг, үнэхээр бүрэн найдвар, гайхамшигтай тэр зүйлийг мэдэж харах болно. Тэгээ тэр нь ямар яндашгүй, ямар агуу гэдгийг ойлгоно. Бас Бурхны хүч ямар агуу гэдгийг ойлгох болно гэж байна. За тэгээд эндээс би бас нэг хүний жишээ ярмаар байгаа. За энэ хүний жишээ бол нэг Америк эмэгтэй. За 1880-аас 1968 онд амьдарч байсан Хелен Келлер гэж эмэгтэй. Та нарын тухай сонсч байсан. Киноч байдаг. Хелен Келлер энэ хүн юугаар онцгой вэ гэхээр энэ хүн дөнгөж нэг настай байхдаа тийм маш их халуурдаг халуун өвчин тусаад тэгээд тэр аюу асар их халууруулсан тэр өвчин тэр эмэгтэй нүдгүй бас чихгүй болгосон. Тэгэхээр нэг наснаасаа нүдгүй чихгүй болно гэдэг чинь тэр хүүхдүүд ерөөсөө ертөнцийг мэдрэмж ертөнцийг ойлгох ойлголт тэр байхгүй болгосон. Нүдгүй бөгөөд чихгүй байна гэхээр тэр хүн яах вэ? Ерөөсөө гадаад ертөнцтэй харилцах ямар ч арга байхгүй. Зөвхөн гараараа л мэднэ. Гараараа нэг юм байна. Тэгээд тэр хүн тэр тарих оюунд нь
ойлгуулах, мэдрэх, ухаарах тэр ямар ч юм байх. Мэдгүй юу чихгүй байх гэдэг чинь амгүй. Чи хүний яриа сонсохгүй юм чинь хэлд орно гэж байхгүй шүү дээ. Ерөөсөө чихгүй хүмүүс чинь хэлгүй байдаг шүү дээ. Тохоогоор ярьж байгаа юм. Чихэн сонсохгүй гэсэн. Тий, хараагүй сонсохгүй. Тэгэхээр чи хараагүй сонсохгүй гэсэн. Тэгээд хараагүй сонсохгүй болсон энэ бүгд 6 нас хүртлээр ерөөсөө ертөнцийг мэдрээд ертөнц аав ээж энэ тойрон юу болж байгааг мэдэхгүй ерөөсөө 6 нас хүртлээр тэр бүгд зүгээр унтдаг байсан, иддэг байсан. Надад миний тарих оюун ухаан ой санамж гэж байхгүй гэж тэр дараа нь хэлсэн байгаа. Тэгээ энэ хүн ярьдаг болоод хэлдэг болоод энэ бүхнийг хэлсэн байна. Тэгэд яаж тэгсэн бэ гэхээр аав ээж нь нэг багш аваад Анни Сулливан гэдэг одоо Массачусетс байдаг тийм хэлгүй дүүлийн хүүхдүүдийн сургуулийн тийм багшийг аваач. Тэр багш нь өөрөө бас айгүй хагаа мундаг. Тэгээ тэр багшийг гэртээ аваачаад тэрийнхээ охиныхоо багш болгосон. За тэгээд тэр хүүхдийг сургах гэж асар их юм бодог дээр кинон дээр үйл зөндөө гардаг. Тэгээд тэр хүүхдэд яасан бэ гэхээр одоо жишээлбэл энэ юуны нүдний шидний сав байж энийг бариулаад одоо энийг нүдний шидний сав гэдэг одоо сав гэдэг үг гэхээр is a b гэдэг ингээд тохооны үгнүүд байдаг. Тэгээд is a b гэдэг юм уу. Ингэж бариулсаар байгаа энэ бол сав шүү. Энэ бол сав гэж ингэж дахин бариулж байгаа ойлгос. Тэгээд хамгийн анхны ойлгож ухаарч авсан үг нь ус гэдэг үг байсан. Тэгээд ус гэдэг үгийг уул нь аягтаа ус өгчөөд аяг гэдэг үгийг нэг бариулаад тэгээ ус гэдгийг бас хийлгээд байсан байгаа тэр багш нь. Тэгээ нөгөө хүчээс аяг ус гэдэг хоёр үгийн хооронд нь ойлголт нь юу хийлгүүлэх гээд намайг ингэж байгаа юм. Тэгээ бүр амар уурлаад чи юу ч мэдэхгүй байгаа юм чи хайрцаг ойлголт байхгүй юу заах гээд байгааг юм чи мэдэхгүй маш их ууралжтай асар их тэмцэл болж байгаа. Хамгийн сүүлд нь багш нь худаг руу гүйж очиод худгийн усыг гадуун эсэрт нь гоожулж агаад ус гэх ингээд гарт нь мэдрүүлээд ус гэх. Тэгэнгүүт гинтхэн тархинд нь энэ миний гар дээр асгараад байгаа тэр энэ асгараад байгаа энэ хүүтэй энэ ус миний уудаг энэ зүйл энэ юм ингэж хэлт юм байна ус гэж энийг хэлт юм байна. Тэгээд тэгж хүлээж аваад тэгээд ус гэдэг зүйлийг мэдэрч аваад энэ юмнууд чинь нэр байд юм байна. Энэ ихээр ус байд юм байна. Тэгж тэр өдрөөс эхэлж яг тархин ажиллаж эхэлсэн гэж байгаа байхгүй. Тархиндаа би төсөөлөл, мөрөөдөл, бодол гэж байгаагүй гэж тэр хүмүүс. Би зүгээр ямар ч ухаангүй амьд багтал явдаг байсан гэж өөрөө хэлсэн. Тэгээд энэ эмэгтэйгийн талаар дахиад цааш нь юу ярих вэ гэхээр энэ хүн бурханд гайхалтай итгэсэн. Тэгээд дараа нь аав ээж нь тэр хүүхдээ тэр Массачусетсийн тэр сонсголгүй хүүхдүүдийн сургуульд очиулаад тэгээд нөгөө сонсголгүй хүний барайл биш хараагүй хүний барайл ном гэж байдаг. Тэгээд тэрийг бас ингэж одоо энэ чи А үсэг гэх тий. Одоо энэ 3 цэг чи А үсэг шүү чиний А үсэг чинь 3 цэг гэх. Ингэж ном уншиж сурсан. Тэгээд 14 настай байхдаа тэр Светенберг гэдэг хүний бичсэн одоо Библийг тайлбарласан теологийн номыг тэр Брэл Библиэр уншаад тэгээд яг урд нь аав нь бас пресвитериан пастор хүн байсан. Тэгээд бүхний тухай ярьдаг байсан болж бүрөө ойлгохдаг тэр үгүүд үнэхээр харахгүй сонсохгүй зөвхөн одоо номноос гараараа уншиж ойлгож байгаа тийм. Тэгээд 14 настай байхдаа тэр номыг уншаа тэгээд тэгж байгаа байхгүй. Тэр миний тэр 14 настай охины тэр буруу тэр том үгнүүдийг тэр том өгүүлбэрүүдийг тэр том одоо ингээд параграф утгад хэсгүүдийг ингээд тэрийг ойлгож аваа тэр сүнсээрээ би тэрийг мэдрээд тэр бурхан гэж агуу хайр юм байна. Тэр чинь бурхан гэдэг чинь агуу ирээдүйд мөнхээр мөнх амийг надад өгсөн юм байна. Сүнслэг ертөнц гэдэг ингээд харин бүрээсээ тасралтгүй чичрэн байж ингэж уншиж би тэр бурханы агуу зүгчийг ойлгож авсан. Тэгэж би харанхуй дотор гэрэл гэдэг юм болж харсан. Тэгээд тэр өөрөөс хамгийн сүүлд өөрийнхөө итгэлийг ном бичгтээ харанхуй доторх миний гэрэл гэдэг юм бичсэн. Харанхуй доторх миний гэрэл, харанхуй доторх миний итгэл, харанхуй доторх миний төгсийн мөнхийн найдар надад байд юм байна. Би энэ тэгээ өөрөө хэлж байгаа байхгүй. Миний хувьд тэргүй би бодит ертөнцийг мэдэхгүй, бодит ертөнцийг би харж чадахгүй. Хизээч хараагүй. Хизээч би бодит ертөнцийг төсөөлж тэр өнгө, хөгжим, дуу хоолой тэр талаар надад ямар ч онцлог байхгүй. Тэгээ дуу хоолой бас өнгөлийг харахгүй.
Зарим хүн ядаж сонсголгүй хүмүүс хараад ертөнцийг мэдж болж байна. Тэ хараад дохиогоо ойлгож болж байна. Хараад хүний сэтгэлийн үйлчлэгийг ойлгож болж байна. Гэтэл хараагүй хүн нь сонсоод юм ойлгоод. Гэтэл энэ хүн хараад явахгүй сонсголж байхгүй гэсэн учраас тэр бүхнийг мэдрэх ямар ойлголт байгаа. Тийм учраас тэр өөрөө хэлэхдээ би тэргүй бодит ертөнцийг бүдэг баадаг бүр түүрхэн өөрийн гэсэн ойлголт төсөөлөхөөр бодит ертөнцийг өөртөө ойлгож хүлээж авдаг байсан бол надад сүнслэг ертөнцийг ойлгох илүү амархан байсан. Яагаад гэвэл сүнслэг ертөнц тэргүй оюун тархинд нь оюун ухаанд нь өөрийнх нь төсөөллөөр оршдог учраас би Бурхны хаан тусыг Бурхны гэрлийг тэр мөнхийн найдварыг би төсөөлж чадах амархан байсан. Тийм учраас би тэр гэрлийг тэр хүчтэй гэрлийг тэр мөнхөд надад найдвар өгөх тэр гэрлийг би ойлгож ухаарсан баа гэж итгэлээ авсан. Тэгээд ярьж сурсан хүний хэлээр ярьдаг байсан. Тэгээд яаж сурсан гэхээр хүний амны өдгөөнийг тэмдэрж аваад ярьж сурсан гэсэн. Тэгээ яг жоохон сонио ярьдаг дуу хоолойд бас бичигдсэн байдаг. Тэгээд өөрөө бол өөрийнхөө дууг сонсохгүй мөртлөө энэ гар дээр байгаа. Тэгээ энэ ойлголттой бол ярьж чаддаг байсан. Тэгээд брайлер уншдаг байсан. Тэгээд энэ хүн чинь 1880-аас 68 он гэдэг чинь бараг л 80 бараг 90 наснаас. Тэгэхээр ийм юу ч мэдэхгүй хүн 88 хүртлээр наслана гэдэг чинь бол асар их сэтгэлийн тэнхээ асар их хүч тэр хүнийг ингэж ядаж. Тэгвэл хүн утраад энэ ертөнц гэдэг чинь өөр юм байт юм байна. Би юу ч мэдэхгүй байгаа юм байна гэдгийг мэдвэл тэр хүн би юу ч мэдэхгүй гэдгээрээ хүн ботож одоо тийм хүн бол удаан амьдрахгүй шүү дээ. Гэтэл ямар их хүчтэй, ямар ухаантай, ямар чадвартай, ямар ундаг эмэгтэй байсан гэдэг энэ насалсан насаар нь харагдаж байна. Тэгээ тэр хүнд бол бурхан мэдээж тэр хүн ингээд хараагүй сонсоогүй ертөнцийг мэдрэх тэр хамаг гол хоёр мэдрэх хүч нь байхгүй байгаа мөртлөө энэ хүнд тэр их амар тайвныг, тэр хүчийг, тэр их ойлголтыг, тэр их одоо чадварыг тий хамаараа яриас хүний амийг тэмтэрч аваад үгийг ойлгоо яриас сурна гэдэг бол энэ бол боломжгүй бидний мэдтэй бодож байгаа. Тэгээд тийм их хүчийг авч ясаа. Тэгээд энэ бол яг тэр миний одоо энэ 20 дугаар ишлэлээр байгаа. 19 дугаар ишлэлээр байгаа. 19 дугаар түүний хүч ямар хэмжээшгүй агуу гэдгийг та нар мэдэх болно. Та нар хэрвээ тэгж залбирах юм бол түүний залбир хэрвээ та нар миний сүнсний мэдчгийг нээж өгөөч. Миний найзын, миний ах эгчийн таныг ойлгохгүй байгаа, таныг харж чадахгүй байгаа, таны тэр их гайхамшигтай тэр хүчийг мэдэхгүй байгаа тэр мэдчгийг нээж өгөөч гэж залбирвал тэр хүчийг бид ойлгох болно. Тэр хүчийг бид авах болно гэдэг мөхс хэцүү асуудал дундаа, зовлон дундаа, бэрхшээл дундаа бид нар Бурханаас тэр хүчийг авч болно. Тийм учраас та нар энэ 7 хоногт ирээдүйд те өөрийгөө ингээд зовцсон хэцүү зарим хүмүүс маань жоохон хүнтэй харьцуулахад үнэндээ хүнтэй харьцуулахад жаргал нь итэрсэн байгаа мөртлөө би чи амар зовж байгаа хүн гэдэг юм аюу хэцүү юм. Өөрөө ингээд өөр хүний зовлонтой харьцуулбал надад байгаа зовлон тий юу вэ? Юу ч биш байх чинь одоо өөрөө энэ дэлхийн хамгийн өргөмөр хүн болчоод дотроо зовоод хүнийг хараад намайг тоохгүй юм тэгждэггүй юм. Өө зовлон унтсан юмстэй. Тийм тэгээд тэр босны хүч ямар агуу гэдгийг ойлгож санаж авах хэрэгтэй байна. За тэгвэл бүгдээрээ 2 дугаарт нь бидний дотор бурхан төгс хүчөөрөө ажиллаж ирээдүйн янзшгүй агуу найдварыг өгдөг. Бидний дотор бурхан үнэхээр тэр төгс хүчээрээ ажиллаж бид нар тэр ирээдүйн мөнхийн улсын тэр агуу гайхамшигтай тэр баялагийг биднэрт ойлгуулж тэр их найдварыг өгдөг юм аа. Тэр бурхны хүчийг зүрх сэтгэлтэй авахын төлөө үргэлж тасралтгүй гуугаараа тэр хүч үнэхээр бидний дотор байх юм бол бид нарт айх айдас гэж байхгүй байна. За тэгээд цааш нь 21-ээс 23 дугаар ишлэлтэй. За тэгвэл дараад нь тэр бурхан тэр төгс хүчээрээ Есүсийг амьдуулсан юм а гэж өмнөх ишлэлүүдээр уншсан. За 21-ээс 22. Тэгээд Христийг бүх сүнслэг засаглал, эрх мэдэл, хүч чадал, ноёрхлын дээр тавьж энэ үед төдийгүй эх үед нэрлэгдэх альва цог хэргмээс дээгүүр өргөмжилсөн. За тэгээд Бурхан Есүс Христ бурхан болов те бурхан үнэхээр энэ дэлхийн одоо удирдах засаг төрүүд энэ дэлхийн том гүрнүүд улс орнууд одоо тэдний удирдагчид бол өөрсдийгөө
тухайн цаг үеийнхээ тухайн улс орнуудынхаа маш их нөлөөтэй ирч хүчтэй одоо нөлөөтэй хүмүүс одоо жишээлбэл Америкийн Трамп байна тий одоо энэ цаг үедээ бол асар их юм одоо улс орнуудын аюулгүй байдал одоо тэр улс орнуудын үйл явдалд асар их нөлөөтэй байдаг тий одоо Европын холбооны улсуудын том улсуудын ерөнхийлөгчид ерөнхий сайдууд тий тэгээд энэ тэр хүмүүс бол тухайн цаг үедээ тухайн улс орнодоо тухайн одоо хамтын үйл ажиллагаан дээр бол үнэхээр нөлөөтэй дайн бол шийдэхгүй байна хаана юу болох бүх юм одоохондоо бид нар маш их чөлөөтэй их мэдлийг авсан хүмүүс байна. Гэхдээ Есүс Христ болон Бурхан бол тэр бидний яриад байгаа Путин, Трамп хинч бай тий тэр хүчнээс дээгүүр хүч үнэхээр бидний Бурхан байна. Би түрүү ярьсан тий тэр ертөнцийг ажилуулж яадаг. ертөнцийн бүх эрхэс бодисыг, гариг эрхсийг ажилуулан зохицуулж яадаг. Тэр их хүч бол одоогийн бидний яриад байгаа бидний нүдэнд харагдаж байгаа улс орнуудын хүчит удирдлагчдын дас бүр зүүрлэхийн агуу хүчтэй. Тэгээд тэр эрх мэдлийг Бурхан Есүст өгсөн. Тэгээд бусад бүх зүйлийг Есүсийн хөлд ор тавьсан. Тэгээд харин Есүс тэр агуу хүчит Есүс бол энэ одоо чуулган гэж биднийг хэлээд байгаа. Итгэгч хүмүүсийг хэлдэг. Тэгээд бид нар мэдж байгаа. Чуулган гэдэг бол итгэгч хүмүүс. За энд байгаа бид нар энэ гадаад цугларж байгаа Австри цуглаанууд тэгээд өөр улс орнуудад Монгол цуглаанууд өчнөө байгаа. Дэлхийн бүхэл улс үндэстнүүдэд өөрийнхөө хэлээр Есүст итгэдэг, Бурханд итгэдэг олон хүн цугларч яадаг. Тэр хүмүүсийг бүгдийг нийлүүлээд чуулган гэж нэрлэдэг. За тэгээд тэр чуулганы эзэн нь Есүс. Тэр чуулганы тэргүүн нь удирдлага нь Есүс. Тэгээд чуулганыг Есүс өөрийнхөө эрх мэдлээр, өөрийнхөө хүчээр дүүрэн болгодог. Төгс дүүрэн болгодог. Мэдээж тэр ертөнцийг ажилуулж яадаг тэр хүчит Бурхан бидний тэргүүн учраас, бидний удирдлага учраас бид нар тэр хүчээр нь бид нар дутах юм байхгүй төгс дүүрэн болдог. Түүнийг л төгс дүүрэн гэж хэлээд байна. Тэгээд Бурханы хүч бидэнд байдаг учраас төгс дүүрэн болдог. Тийм учраас бид нар нэгэн тийм их сүр хүчтэй, их мэдлэлтэй бүгдийг төгс дүүрэн болгодог эзэн бидний тэргүүн учраас бидэнд ямар ч айх зүйл байхгүй. Бид нар түрүүний ярьсан шиг бид нарыг одоо хэцүү болгох юм байхгүй. Тийм учраас бас Паул Ром хотын бичсэн загталтаараа дээр бас хэлсэн байдаг. За тэн дээр бас бид нар юунаас яахгүй, бид нар өсгөлөнгөөс яахгүй, дайн дужаа одоо элднээс яахгүй, элд тэр үед бол буу бөмбөг гэдэг зэвсэгнүүд байхгүй байсан учраас элд шийдмээр тоглодог байсан. Тэр үед бид нар элднээс яахгүй. Тэгвэл өнөөдөр бид нар за яг итгэдэггүй хүмүүс сайраахан сайн бүрийн эзнийг мэдээгүй бид нар өнөөдөр бөмбөгнөөс яахгүй, бид нар өнөөдөр уугнаас яахгүй гэж хэлвэл жинхэнэ солиотой хүний үг сонсогдож магадгүй. Гэхдээ үнэндээ зүгээр бид нар мөнхийн амьдралтай мөнх амьдрнаа гэж түрүү ярьсан. Мөнхийн улс бид нарыг хүлээж байгаа учраас тэр Хелен Келлер гэдэг тэр эмэгтэй би мөнхөд амьдрнаа. Тэргүй би энэ бодит ертөнцийг бүрэн дүүрэн мэдэрч чадаагүй. Гэсэн ч гэсэн надад мөнхийн амьдрал, мөнхийн тэр сүв жавхлан Бурхны хаан тусыг харах мэд надад тэр үед ирнэ. Гэдгийг мэдчихсэн учраас тэр хүн үнэхээр дүүрэн харанхуй дотор дүүрэн гэрлээр дүүрэн амьдарч ирсэн шиг бид нар бөмбөгдүүлдэг ч юм уу одоо буудуулаач гэсэн үгтэй элднээс айхгүй гэдэг шиг өнөөдрийн зэвсэг бөмбөг буу учраас тэрнээс айхгүй гэж хэлж чадж байгаа. Мэдээж би өхөн. Мэдээж би бөмбөгөнд юм уу бөмбөгөнд оногдох юм уу бууны суманд оногдвол би мэдээж би өхөн. Гэхдээ өгөхдөө миний би өгч байгаа болохоос биш миний сүнс мөнхөд амьдрах миний сүнс өгдөггүй ба. Тийм учраас бид айдаг. Тийм учраас бас Паул болон Есүсийн бусад дагалдагч нар бүгдээрээ тэр үедээ байнгын хавчлага, гадуурхал, зовлон зүдүүрийг туулж авсан, үргэлж баригдж байсан, үргэлж шүүхийн өмнө очиж байсан, үргэлж шоронд орж байсан. Яг тэгвэл тэднийг мэдээж ингээд эзний тухай ярихаар битгий худлаа яриад битгий хүмүүсийг өмүүлээ те өмнө самууд дэвтэйгээд олон хүн цуглууллаа тэгээд тэднийг байнга тэгж баривчилж явсан. Тэгвэл манайхан бүгдээрээ мэднэ. Гэхдээ бас сайн мэдхгүй ганц хоёр хүн байгаа учраас нэмж ярьж байна. Тэгээд тэд нар
зодуур, нүдүүр, шорон, гав гинжнээсээ тийм учраас айхгүйгээр өнөөдрийн биднэрт энэ Библийг өгөхийн төлөө өнөөдрийн энэ итгэлийг бид нар үргэлжлүүлэхийн төлөө бид нар өөрсдийнхөө амь насыг золиослж явж байсан юм. Тэднэр тэр мөнхийн найдвар, тэр мөнхийн хүч, тэр яндашгүй өв баялаг байсан учраас тэрэнд итгэжсэн учраас бид нар ингэж явж байсан. Гахтаа яг тэд нар биднээс илүү нь гэвэл мэдээж Есүс эзнийг амьдаар нь харсан, уг сургаалыг нь сонссон, хамт амьдарчээсэн, хамт гайхамшигыг харсан. Тэгээд дахиад амьсан биеэр нь бас харсан. Тэг үхлээс амьсан биеэр нь Есүсийн дагалдагч нар харсан учраас тэр хадуусан сориунд нь гараа хүргэсэн учраас үнэхээр үхснийг харсан тийм. Үнэхээр өөртөө оршуулсан. Гэтэл тэр оршуулсан эзэн нь амьлаад өөрснөдөө цохоод идээд өөрснөд нь дахид сургаалаа яриад нүдэн дээр ингээд өөдөө явсан учраас тэднэрт бүр их тэрийг бүр гараараа мэдрээд хамт тийм угаад амсаж хуулсан учраас тэр үхэлтэйгээ тэд нүүр төрж чадсан. За Паулийн хувьд бол бас Паул бол яг тэр Есүсийг эзнийг дэлхий дээр амьдарч байхад нь хагаагүй. Харин Есүсийн дагалдагч нарыг халж явсан. Та нар битгий худлаа хараагаад гэдэг юм. Одоо энэ бичээд байгаа Паул хүмүүсийг ад шоронд оруулж явж байсан. Харин нэг удаа тэгээ шоронд хөгөө яг хүмүүсийг Есүсийн дагалдагч нарыг алахыг хөөж явахт нь Есүс өөрөө үзэгдлэр сүнсээр одоо гэрлэлээр бас гэрэл бурц гэрлэлээр тусгаж нүдийг нь хараагаад болгож жагаад чи битгий намайг авчиж хөөгөө. Чи мэдгийг миний хүмүүсийг авчиж хөөгөө гэж хэлээд тэгээд та юм бэ гэд би чиний хөгөөд яваа эзэн Есүс байна гэж хэлээ. Тэгээд Паул тэрэнд итгээд дахиад нүдийг нь хараагаа болгоод тэрнээс хойш Паул эзний төлөө амь насаа зориулсан тэмцсэн юм. За тэгээд бидний хувьд бас эзэнд итгэхтэй. Бид нар энд ирээд итгэх. Энд цуглараад те хизээ нэгэн цагт 10 жилийн өмнө, 12 жилийн өмнө, зарим 30 жилийн өмнө миний хувьд бол одоо баг тийм 30 жилийн өмнө Есүс итгэсэн. Баяраа бол 30 тэрнээс өмнө итгэсэн. 2 3 жилийн өмнө баг. Тэгж 30 жилийн өмнө, 33 жилийн өмнө, 12 жилийн өмнө, 13 жилийн өмнө, за нэг 2 жилийн өмнө итгэхдээ бид нар зүгээр нэг энэ Есүс гэж үний юм гинлээ гэж ингээд итгэжээгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар залбираад, ямар нэгэн байдлаар Бурханаас нэрээ Есүс чи үний юм бэ? Эн чинь нэрээ залбирсан чинь би ингээд миний өвчөө эдгэрсэн, ийм хэрэг бүтсэн, ингэсэн бүр гарцаагүй Есүсийг мэдрээ. Зүг сэтгэлдээ хүлээж аваад бид нар тэрнээс хойш Есүст итгэе. Тэрнээс хойш суглаанд явдаг болъё. Энэ амьдралаар амьдрий гэсэн ямар нэгэн тодорхой үйлс биднэрт байсан учраас тэр мэдрэмж тэр Бурхныг мэдрэх мэдрэмж тэр сүнслэг ойлголт биднэрт үнэхээр ирсэн. Бидний нүд чиг нээгдсэн учраас бид нар энэ суглаанд одоо ингээд 10 хэдэн жил тасралтгүй явж байгаа. Тэрнээс биш 10 хэдэн жил тууштай тэгээ мэдэхгүй юмны төлөө тийм охор сухраар итгээд явна гэж бас байхгүй шүү дээ. Тэгж хүлээж авсан. Тэгэхээр бүгдээрээ яг тэр цаг үед бид нар эзнийг яаж хүлээж авсан бэлээ? Яагаад үнэхээр үний юм байна гэж тэр итгэл яаж бидний толгой тархинд орж ирстэй зүрхэнд орж ирсэн те? Яг тэр итгэлийг хүлээж аваасаа, яг тэр мэдрэмжийг хүмүүс хүлээж аваасаа гэж залбирч явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа альфагийн төлөө залбираараа ирж байгаа хүмүүс маань яг тэгж мэдээж тэр Бурхныг яг биднийг нэгэн цагт бид нар эзнийг хүлээж авсан шиг мэдэрсэн шиг бас энэ хүмүүс маань мэдрээсэй гэж тасралтгүй залбирая. Тэгээд орой олгон альфагаа дуустал нь бүгдээрээ залбирая. Тэгээд энэ гуравт нь хэлэх зүйл бол бүхний хөл дорой захирдаг эзэн эзэн Есүс Христ байхад бид юугаарч дутах айх зүйл гэж байхгүй. За тэгээ гурван зүйлээ би дахиад хэлье. Өнөөдөр хүмүүсийн төлөө хайраар үйлчилж сүнсний мэлмийн нээгдэхийн төлөө залбирдаг байцгаая. Бас хайраар үйлчлэе. Тэр хүмүүс бодтойгоор гар хөлөөрөө биеэрээ бас тэр хүмүүсийн хэрэгцээнд тусалж үйлчлэн дээрэс нь сүнсний нээгдэхийн төлөө залбирдаг байцгаая. Хоёрдугаарт нь бидний дотор Бурхан төгс хүчээрээ ажиллаж ирээдүйн яндашгүй агуу найдварыг өгдөг. Тэр төгс хүч бидний дотор ажилладаг. Тэгэхээр гэдэг эмэгтэйд тэр их хүчийг өгж ертөнцийг ойлгох ойлголтыг, өөрийгөө ойлгох ойлголтыг, ярьж сурахыг, уншиж сурахыг, тэр их хийсвэр оюун ухаануудыг ойлгох чадвар өгсөн шүү дээ. Зөвхөн барьж мэдэрч байгаа хүн хийсвэр юмыг ойлгож сэтгэл санаа, сэтгэхгүй оюун ухааныг ойлгоно гэдэг бол төсөөлшгүй хэцүү. Гэтэл тэрийг Бурхан боломжтой болгосон тэр хүч тэр хүнд ажилласан. Бас элч нарыг итгэлээ тасралтгүй тараахд ажилласан тэр хүчийг
бидний дотор байдаг юм шүү. Биднэрт найдвар өгдөг юм шүү. За 3 дугаарт нь бүхний хуульд ороо захирдаг Христ эзэн байхад бид юугаарч дутхгүй айх зүйлс байх. Тэ эзэн байгаа учраас найдвар байгаа, эзэн байгаа учраас айх зүйл байгаа. Ямар асуудал байна? Тэр асуудал болгондоо эзний хөл дээр очиж залбираарай. За тэр хамтдаа залбирая. Хайртай бурхан эзэн минь ээ тандаа талархыг та үнэндээ бидний мэдчихийг нээгээд биднэрт өөрийгөө харуулсан учраас биднэрт өөрийгөө мэдүүлсэн учраас баярлалаа эзэн минь. Тэгээ эзэн минь таныг таньж мэдээгүй байгаа хүмүүст минь та өнөөдөр өөрийгөө мэдрүүлээрээ ойлгуулаарай, илчлээрэй, харуулаарай. Та өөрөө би байна, би энд байна. Би үнэхээр байдаг бурхан шүү гэж та өөрийгөө илчилж харуулаач гэж гуйж ирсэн. Тэгээд лугай айлгаад ирж байгаа шинэ хүмүүсийг та дахин ирүүлээрээ өнгөрсөн 7 хоног ирсэн хүмүүсийг минь үнэхээр та бүлийн хөдөлгөөд машин авчраарай. Ирүүлээрээ өөрийгөө ойлголтыг өгөөрэй, ухаарлыг өгөөрэй, сүнсэнд нь та ажиллаа хийгээрэй гэж гуйж байна. Тэгээд энд байгаа ах дүүсийн минь бас асуудал зовлон донд нь та хамт байгаарай. Эзэн минь та хамт байж та өөрийнхөө хүчийг мэдрүүлж та үнэхээр тэр гайхамшигт хүчээрээ тэр асуудал зовлон донд та хариулж гэтлгэж гаргаж өгөөрэй гэж гуйж байна. Тэгээд бид нар бас хайр нэмэлтийг өгөөрэй. Бусад хүмүүсийг хайрлах болон итгэдэггүй хүмүүсийг хайрлах хайрыг тэдний төлөө явах зүрх сэтгэлийг өгөөрэй гэж Есүсийн нэрээр